Энэ судалгааны ажил давцын хүрээнд бид зөвхөн клубийнхаа хүрээнд ихний үедээ бол судалгаа туршилтынхаа үйл ажиллагааг явуулж одоо ургамал маань хэр зэрэг ургаж байна, гарсан бүтээтгүүнээр маань бид нэр ямар бүтээтгүүн хийж болох вэ, ямар хэлбэрээр бид нар хоол хүнсэндээ хэрэгжилж болох вэ гэх талаар байнга уулзаж ярьж зөвлөж явдаг байсан. Манай уран бол одоо сэрүүн орн учраас халуун орны ургамлыг Монголын хөрсөнд тарьж ургуулахд бол нэлээд хүндрэлтэй, мөн их хэмжээгээр тарьж ургуулахд бас хэцүү. Нийт Монголын ард түмнээ хүрэлцээтэй хэмжээгээр одоо үйлдвэрлэж тарьж ургуулах юм боломж гарц нь юу байна вэ гэдгийг хайж судалж явж байгаад энэ артишок гэдэг ундааг бид үйлдвэрлэхээр одоо шийдсэн байгаа. За тэгэхээр манай артишок маань бусад ундаантай харьцуулахад өөрөө эрүүл мэндийг дэмждэг, эрүүл мэндийн ундаа Монголын хөрсөнд ургуулсан артишокоор хийсэн ийм ундаа байж байгаа. Ундаа маань анх уухад бага зэргийн гашуун амттай. За тэгэхээр энэ гашуун амт бол мэдээж бид бүхэн артишокыг урд нь огт хэрглэж байгаагүй бол энэ гашуун амт бол анх мэдрэгдэнэ. За тэгээд энэ гашуун амт яваандаа гашуун амт нь алга болоод эндээ дасал болдог. Хоолны дараа чээж хорсдог хүмүүс энэ ундааг уухад бол чээж хорсолт ерөөсөө тэр дороо тэр шинж тэмдэг бол үгүй болж байгаа жишээ. Оройн цагаар гэртээ ирчээ хоол хийж иддэг штэ тийм ээ. 10 цагт ч байсан ялгаагүй, 12 цагт байсан ч ялгаагүй. Энэ ундааг хоолоо хийж идсэнийхаа дараа шүний уучаад унтахад бол зовиргүй, өглөө босоход би маш сэргэг, хөнгөн ингэж босч ирнэ. За түүнээс гадна өвдөлтүүд байж байгаа. Хүний биед одоо ялангуяа гидс өвдөх, базалж өвдөх, гүйлгэх тийм ээ. Тэр чи зүрээ хоолны хордлого авах. За тэрнээс гадна нойр булчирхан өвдөлт байгаа шүү дээ. Одоо бүр түргэн тусламжийн дуудах хэмжээний ийм өвдөлтийн үед одоо гарсан практикууд дээр бол энийг халааж хэрэглүүл илүү үр дүнтэй. Тэгэхдээ нэг биш, бүр хоёр шилийг халуунаар нь ингээд уухад бол тухайн үед тийм ээ аажимдаа 10 минутын дараа гэхтэл энэ зовир маань алга болно. 18 Монгол эрдэмтэн доктор оролцсон багийн туршилт судалгааны үр дүнд үндэслэн эх орныхон үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан артишок ургамлаар бэлтгэсэн энэ хүнс нь зохицуулах үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл энэ хүнсээр дамжуулан хүний биеийг эрүүлжүүлнэ гэсэн үг. Эрүүл мэндийн энэхүү ундааг хэрэглэгчдэд хүрэхээс өмнө клиник туршилтыг шаасны нэрэмжит 3 дугаар эмнэлгийн элэг бөөрийн тасгийн ажилтнууд болон зарим нэг эмгэг өөрчлөлттэй хүмүүстээр хийсэн байна. Энэ туршилтын үр дүнд артишок нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, харин нэгэн зэрэг маш олон төрлийн өвөрмөс эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болох нь нотлогдсон байна. Манай монголчуудын одоо маш их сүүлийн үеийн одоо асуудал бол проблем болоод байгаа асуудал бол цөсний өтгөрөлт зогсон гшил гэж тийм ээ. За энэ явсаар хагаад юу болдог лээ? Чулуу болдог тийм үү? Тэгэхээр энэ дээр бол одоо ямар энэ артишокийг эмчилгээний журмаар байнга хэрэгжилж явах нь одоо энэ цөсний өтгөрөлтөөс урьдчилан сэргийлэх маш сайн ач холбогдолтой. Тэгэхээр артишок маань хүнсний ногоо гэдэг утгаараа урьдчилан сэргийлэх болон тэр эрүүл мэндийн одоо ач холбогдол нь сайн байдаг. Тэгвэл эм болгоод хувиргадаг тийм ээ. Энэ болгоод ирэхлээрээ бол эмчилгээний ач холбогдолтой. Манай Монголд бол энэ артишок бол хоёр төрлийн эмийн хэлбэрээр орж ирдэг. Нэг нь бол элэг цөс одоо цөсийг хөөх, элгийг цэвэршүүлэх. Нөгөөх нь бол бөөрийн дутагталд орсон өвчтөнгүүдийн одоо шээс хөөж тийм ээ, хаван дуу. Тэгээд өөрөөр хэлбэл бөөрийн дутагтал гэдэг маань юу хэлдэг гэхээр шээс нь одоо цуснандаа холдож ийн гэсэн үг шүү дээ. Одоо биеэс тэр шээсийг одоо хортой бодисыг гаргах зорилттой гэсэн үг. Тэгэхээр ийм одоо эмчилгээний ач холбогдолтой байдаг байх нэ. Таны эрдэм шинжилгээний ажил бол бас ерөөсөө ер нь зарим хоол хүнсний бүтээгдэхүүний элэг хамгаалах шинж чанар гэсэн сэдвтэй шүү дээ. Тэгэхээр яг энэ утгаараа бас энэ артишок ургамал маань яг элэг хамгаалах чанар тал дээрээ бас ямар онцгой даваа чанартай байна вэ? За тэгэхээр энэ ажлын хүрээнд юу өгсөн бэ гэхээр нэгдүгээр одоо артишокийн элэг хамгаалах шинж чанар буюу артишокийн одоо яг тэр эмийн ургамал буюу одоо янз бүрийн ундааны түүхийд болгож ашиглаад байгаа навчны элэг хамгаалах шинж чанар, мөн бөөрийн өвчний үед нөлөөлөх шинж чанар, дээр нь чихрийн шижин өвчний үед одоо цусны сахарын хэмжээг бууруулах тэр нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байна гэдгийг судласан нэг юм хэд хэдэн дараалсан судалгаанууд бол хийгдсэн. За тэгээ энэ судалгааны үр дүнгээс харахад бол элэг хамгаалах шинж чанар бол
артишокт бол сайн байна. Өндөр байна гэдэг нь тодорхойлсон. Тэгэхээр зэрэг ер нь бол артишокийн тэр судалгаа бол туулан дээр хийгдсэн судалгаа байна. За тэгээ үзэхэд бол тэр илгэний хурц өрөвсөл үүсгэсэн туулаанууд артишокийг уудажсэн тэр одоо өвчсөн туулаануудын хувьд бол одоо илэг нь бол харьцангуй одоо гэмтэл багтай юм байна. Артишокийн навчинд нь бол силмарин одоо илэг хамгаалах гол бодис гэсэн үг тий. Тэр бол силмарин, цинарин. Тэрний агуулмж бол артишокт бол маш өндөр хэмжээтэй агуулгадж байгаа учраас үнэхээр илэг хамгаалах шин чанар буюу одоо илэг нэгдүгээр хамгаална, хоёрдугаарт илэгний эсийн одоо задралыг тий илэг хамгаалах гэдэг нь илэгний эсийн задралыг удаашруулж бууруулж өгөх шин чанартай. Хоёрдугаарт илэгний бас нэг хордлогыг хордлогоос хамгаалах шин чанартай болох нь бол харагдаж байна. Яг манай төвшөнд ягаад тухайлбал энэ шаастны төв эмнэлгийн энэ хоол уусрах тасаг илгэний өвчтөе хүмүүстээр энэ ажиглалтыг хийх болсон юм бэ гэдэг нь бас учиртай гэж бодож байгаа. Зөвхөн эмэн эмчилгээ гэдэг маань хүнийг эрүүлжүүлдэг юм шээ. Хүн зохистой хооллох ёстой, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх ёстой, эрүүл хүнс идэх ёстой. Ингэжээж эмчилгээнд дээр тодорхой хэмжээний шийдвэрлэх ач холбогдол үзүүлэх юм байна гэдгийг бас шинжлэх ухааны үндэстэйгээр нотлох үүднээс 2002 оноос эхлээд шинжлэх ухааны технологийн сургуулийн хоол судлалын эмнэлгийн багш нартай хамтарч том хэмжээний төсөл хэрэгжүүлсэн. Ингээд Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар тэр дундаа хэвтэн эмчлүүлдэг клиникийн эмнэлэгт эмчилгээний хоол гэдгийг ер нь хүнсээр зохистой хооллохыг яаж хэрэгжүүлж болдгиймэ гэдгийг бас төслийн хэмжээнд эхэлсэн маань өнөөдөр бодитоор хэрэгжээд 10 гаруй жил болсон. Энэ энэ нөхцөл туршлагыг үндэслээд манай эмнэлгийг баазалж бидэнтэй хамтран ажиллах санал тавьсны үндсэн дээр ингээд бид нар ажилласан. Газар шим компани эрүүл мэндийн артишок клиник ажиглалтанд оролцсон. Тэгээ энийг хэрэглэхээс өмнө би бас нэг хавар болоо жоохон ядарт би жоохон ядруу хийсэн. Тэгээд харин өдөрт 2 ширхгээр өглөө орой ууж хэрэглэсэн. Тэгээд тэрнээс хойш биенжин нэмэгдсэн. Тэгээд царайны өнгө ингээ жоохон нэг хавар болоод нэг жоохон сэвтлэх хандлагатай шин царайны өнгө засраад өнгө зүс орсон гэх. Мэдээж хоолны шингэц сайжирсан байгаа. Тэгээд бас нөгөө жоохон ядраад ингээд бас нөгөө биеийн байдал юм сэтгэл санаад байгаад айгу сэргийг болоод ажлын үр бүтээмж бас дээшилсэн. Би бол айгу тийм ядраал, бие суйлдаал, ер нь нойр муутай болоод тэг үе мөч ер нь ядраад айгу өвддөг байхгүй өвдөд идэгсээ тэрийг ууснаас хойш ямар ч 10 хоногийн дараагаар аяндаа өөрөө унтдаг болоод ирсэн. Унтаад би ямраад тэгэхээр аяндаа бас өвдөдөөс үе мөчний өвч мөч бас гайг болчихсон юм билээ шүү дээ. Завэр мөр айгу багасаал гайг болоод тэгээ ер нь их зүгээр юм да гэж бодогдчихлээ. Би артишок ундааг бол би одоо 2 жил хэрэгжилж байгаа. Тэгээ би 2004 онд тал цус харуулттай энэ эмнэлэгт ирээд тэгээд дандаа нөхөн сэргээ хэмжлэгээнүүд хийлгдэг. Тэгээд ер нь яхаа эмийнхаа хордлогыг тайлъя. Энэ өөртөө ерөөс хүч нэмий өөрөө хөл дээр хурдан босъё гэсэн юугаар бол нэмэлт тэжээл болгож артишок хэрэгэлсэн. Гэхдээ артишокны эмчилгээг бол би сурталчилгаагаар явж байхад би танилцуулга авч уншаад ер нь надад таарах юм байна. Ер нь ирээдүйтэй юм байна гэдгийг мэдээд би тэгээд авч хэрэгэлсэн. Тэгээ би өөрөө Сэлэнг аймагт амьдардаг. Тэгээ Сэлэнг аймгийн зарим дэлгүүрүүдээр бол артишок очтгийг. Ер нь нас ахиж байгаа улсуудад бол маш их тохирсон ундаа юм а гэж би боддог. Энэ мэтчлэн янз бүрийн эмгэг өөрчлөлттэй хүмүүсээс эхлээд өөрсдийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг маш олон үзэгч манай нэвтрүүлгийн эхний дугаараас эхлэн бидэнтэй холбогдож эхэллээ. Үзэгч та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсвэл Монголын үндэсний олон нийтийн телевизийн олон нийттэй харилцах албаны 32 83 34 дугаарын утсанд хандах буюу биеэр ирж уулзаарай. Мөн доорх цахим хаягт бас зочилж санал хүсэлтээ үлдээж болно. Ирэх 7 хоногийн дугааруудаа бид нэвтрүүлэгтэй холбогдсон эхний үзэгчтэй оролцуулна. Артишок Монголд нэвтрүүлэг тандан эргэх холбоо үүсгэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.